За Барсахтайгаа уулзаад байж чинь. Ерөөдөө Супертек бүтээгдэхүүнээ танилцуулаад Барсахаа машинд одоо анхны хөдөөр нутаг руу явах чиглэл рүү суйрлуулах гэж байна. За манай бүтээгдэхүүн болохоор ерөөдөө бензин эдэлтийг 12% багасгадаг. Агаарын бохирлыг 75% багасгадаг ийм бүтээгдэхүүн байгаа. Чи 15 оны евро 6 хөдөлгөөтэй солонгос усууд үүсэ. Одоо энэ автобус суучин гэхдээ хоёр төрөл байгаа юм. Яндаа угаагчтай, угаагчгүй гэж. Тэ ингээ одоо дараагийнхын яндаа угаагчтай 15 оноос. Таних яндаа угаагчтай юм тий. Тэр нь ямар юм байдаг юм? Одоо энд нэг яндан дараас өөрлөсөн нэг юм. Басад нэг агаарын бохирлыг юу аа гэсэн. Бороосон даруйтай. Тэр яндан дээр нэг юм суурь гэж. Яндан дээр ийм хүн. Тий. Одоо энэ түшээр ажилтдаг. Бас нээдүүд шингэн багснууд юм шингэн хийдэг. Тэгээ одоо тэр шингэн ч яг гоо тэгэл бүрэлцээ. Тэр шингэнүүд яг олдсон гайгүй болдог. Тэгэл хамгийн гол нь манай таарах түш олддог. Тэгээ хол хоторонд явхад түш их цацуулна. Тэгээд эвдрэх гарна, доголт нь пэйжгнээ нөгөө чекер насна. Тэгэл эрэхтэр нөгөө онцлогоон дав зүйлнэ нэтэр байл. Одоо манай төхөөрөмж чинь болохоор Италид үйлдвэрлэж байгаа Супертек төхөөрөмж. Одоо дэлхийн 100-аад инженеруудын одоо судалгаа ашиглалын дээр суйрлагдчих. Баталгаажсан тийм зүйл байна. Бид нар бол ерөнхийдөө бол хотод Улаанбаатарын одоо нийтийн тээвэрт бол энийг тавьж дурсан тийм. Одоо болохоор хөдөө орнотод явж байгаа автобусуудаа тавьж дурч үзье. За ерөнхийдөө ингээд банкныхаа босоо төрөвтний ингээд суйрлуулж байгаа гэсэн үг. Одоо болохоор Барсахт банк руугаа хийгээд тэгэл банкны дотор унжаа байж гин гэсэн үг юм байна. Ерөнхийдөө банкныхаа босоо төрөвтний хажуугаа дагуулдаг тавьчихж байгаа гэсэн үг. Хагас хэвтэй байдлаа. Одоо тэгээд төшөндөө дөрөвтэй л яваад ирэхэд ямар хуу үр дүн үзүүлэх нь тэгээд үр дүнгээ сайхан яриад. Тэгээ. Сайн байна уу та? Нөө 0289 автобусыг барьсан жолооч ах уу? Өмнө нь л явсан гээд Барсаа харин таны дугаарыг өгөөд. Тэгээд ахаа би нөгөө нэг хашаанд үүд ирдсэн байна. Та байгаа юу? Байна. За би тэгвэл яваад арай хаа. За сайн явж ирвэ ах. За. Хэдээрээс яваа? Тэдэглүүдээр яваад ирвэ. Ямар өөрчлөлт гарчий? За. Танаа төгөрөмжийг тавиад 2.9-ийг 2300 яваад ирлээ. Ямар хөө өөрчлөлт гарчий? Гайгүй өөрчлөлт гарч байна. Одоо нэг чек асаад байсан. Тэр маань онцсон. Огцом хааз тийм дэлгэнээд байсан. Тэр нь одоо сайхан болчихно. Одоос нэг гүйлт сайхан болж байна. Зүг. Бензин эдэлтийн хувьд ирэхэд яаж? Түлшний эдэлт бол одоо хэвэн л байна. Хэвэн байна. Тийм. Ер нь яг урдантайгаа ойролцоод байна. Гэтэ бол яадаг юм бол хүчний хувьд илүү болсон. Хүчүүл илүү болсон. Миний хувьд бол юу вэ? Танай төхөөрөмжийг тавиад энэ ер нь их зөв юм байна даа л гэж бодож байна хан дотор. Яагаад тэгэхээр тэр дүлгэндэг барьдаг чек астмастик юмуд байхгүй болчихвол нэг тааламжтай. Барьж явах ч ядаргаа байхтай. Явсан газар явуулах шигсэн газараа гүйцэтгэх юм уу? Одоо тав нөгөө тийш та гол тийш тий. Голондоо нэг ингээд автобус сайн бас нэг бүгний дагуу бас хэцүү шүү дээ. Тийм байхгүй сайхан л болчихсон. Тийм надад байж тээ. Тэгээд юу гэж яа? Хугацаанд л ерөөдөө үйлдвэрийн бол 5 жил болох гэдэг. За гэхдээ бол энэ бол хязгааргүй байх боломжтой.